9 одод ноёрхогч биеийн урлаг 13 дугаар бүлэг Фэнгфу одны анхны хэлбэр. Дүлий тесрэлт сонсогдож эмийн тоогоо үл ялаг чичирснээ намжив. Дотор нь 9 ширхэг бөөрийн хийм чимээгүйхэн хэвтэж байлаа. Тэднээс өтгөн сэргэг эмийн анхлын үнэр гарч байв. Лунгжэн сэтгэл хангалуун инээмсэглэлээ. Тэр гараа оруулан нэг эмийг авч үзв. Энэ нь өөсөвгүй гүлгэр бөгөөд үл ялаг гялалсан туяатай бүр гадаргуу дээр нь бүдгхэн зурааснууд тоторсон байлаа. Хэдийгээр эмийн зурааснууд нь бүдэг өнгөн оргил төвшөндөө хүрээгүй байгаа нь эмийн сүнслэг чанар жаахан дутуу хилтгэж байгаа ч энэ нь дунд зэрэглэлийн эмийн төвшөнд дөнгөж хүрч байв. Энэ бол Лунгчэний өөрийн гараар найруулсан анхны дунд зэрэглэлийн эмнүүд байлаа. Эмийн чанар нь тогоо, эмийн дүл, сүнсний хүч зэрэг олон зүйлээс хамаардаг бөгөөд тэдгээрийн аль нэг нь дутвал чанарт нөлөөлдөг. Лунгчэний сүнсний хүч хангалттай байсан ч тогоон дэндүү сул, харин эмийн дүл нь бүрч дор байв. Дундаж нэгдүгээр зэрэглэлийн тогоо болон хамгийн муу төрлийн галыг ашиглан дунд зэрэглэлийн эм найруулна гэдэг. Магадгүй бүх алхимийн ертөнцид зөвхөн эмийн дээд эрхшээгчийн сүнстэй нэгдсэн Лунгчэн л ийм зүйл хийж чадах байх. Тэрээр богино хугацаанд 20 багц эм найруулж 100 гаруй фэнгфу үрэл гаргаж авсан бөгөөд тэдгээрийг орон зайн бөгжөндөө хийв. Лунгчэн гадаад ертөнцид юу болж байгааг чимээгүйхэн эргцүүлж байлаа. Ли Хао алагдсан тул тэрээр дахиж аюул учруулахгүй тодорхой. Эзэнт гүрний нийслэл түүнийг алсан хүнийг барихад шагнал амласан ч энэ хэргийн эргэн тойрондох шууган маш хурдан намжив. Лунгчэн шоолон инэв. Тэд зүгээр л дүр эсгэж байсан ч ядаж эцийг нь хүртэл явах ёстой байсан юм. Тэд Лунгчэнийг тэнэг гэж бодоо юу? Язгууртан залхамжлагч алагдчихад байхад хэргийг ийм амархан хааж байгаа нь тэдний цаад санааг илт харуулж байлаа. Үүнийг мэдэж байсан ч Лунгчэн одоохондоо хөдөлж зүрхлэхгүй. Тодорхой хэмжээний хүч чадалтай болох хүртлээр тэрээр өөрийгөө хамгаалахын тулд хүлээх хэрэгтэй. Түүний аав одоогоор зэрлэгүүдийн хөлийг хамгаалж байгаа бөгөөд энд юу болж байгааг мэдэхгүй байгаа. Түүнчлэн нийслэлийн дүрмээр бол хөлийн чандад байрлаж буй генералуудын гэр бүлийг нийслэлээс гарахыг зөвшөөрдөггүй. Үнэн дээр энэ нь тэднийг үгэндээ байлгах гэсэн барьцаа юм. Лунгчэн аавдаа яг юу тохиолдоод байгааг мэдэхгүй байв. Түүний мэдэх зүйл бол зөвхөн өөрийн таамаглал байлаа. Түүний аав ойрын хугацаанд ирэхгүй нь тодорхой. Тэдний эдлэн газар өмнө нь маш хөдөлгөөнтэй байсан ч түүнийг өсөж аавыг нь хил дээр тулалдах зур зочлох хүний тоо цөөрсөөр байв. Эцэст нь шинэ жилээрч баяр хүргэх найз нөхөдгүй болжээ. Сүүлийн хэдэн жилийн турш Лун гэр бүлийн нэр хүнд тасралтгүй унаж нийслэлдэх байр суурь доошосоор байв. Түүнчлэн Лунгчэн бусад язгууртан залхамжлагчдын доог тохуу дээрлэхэлтийн бай болсон юм. Гэвч хил хамгаалагч Маркизаас ямар ч мэдээ ирсэнгүй. Лунгчэн аавдаа баг зэрэг гомдож байсан ч энэ тухай ярих болгонд ээж нь түүнийг хатуу зэмлдэг байлаа. Хэдэн өдрийн өмнөх сэргэлтийнхээ дараа Лунгчэн ямар нэг зүйл буруу байгааг эцэст нь ойлгосон юм. Тэрээр өмнө нь нөхцөл байдлыг дэндүү энгийнээр бодож байжээ. Аав нь хааны дуудлагаас олон удаа татгалцсан нь зөвхөн зэрлэг аймагуудын эсрэг тулалдаанаас болоогүй нь ойлгомжтой. Хэрв нэг эсвэл 2 удаа татгалцсан бол өөр хэрэг. Гэвч олон удаа татгалцсан нь нийслэлийн язгууртнуудын дургуйтлыг Лун Кяншао руу чиглүүлсэн юм. Мөн түүнийг бослог гаргахаар төлөвлөж байна гэсэн цуу яриаг нууцаар тараагчид ч байв. Гэвч энэ цуу яриа хэр их тархсан ч Лун Кяншаогоос ямар ч хариу ирсэнгүй. 3 жилийн өмнө хааны гэр бүл түүнийг дуутгаа болсон ч тэр цагаас хойш Лун гэр бүлийн амьдрал уламд ордов. Эхлээд Лун гэр бүлийн тэтгэмжийг хасав. Ямар ч орлогогүй болсон тэд шууд ядууралд өртлөө. Дараа нь язгууртан залхамжлагчид Лунгчэнийг дээрлэж эхлэв. Бас хамгийн сүүлд Лунгчэнийг зодуулсны дараа өнөөх хөгшсөн залхилагч тэдний хамх мөнгийг дээрэмдсэн. Энэ бүхнээс Лунгчэн ямар нэгэн зүйл болоод байгааг ойлгосон юм. Хин нэг нь түүнийг болон ээжийг нь аажмаажмаар мухардалд оруулж байгаа нь Лун Кяншаог бууж өгүүлэх гэсэн арга боловч үүний цаана ямар нууц байгааг Лунгчэн мэдэхгүй байв. Гэхдээ түүний итгэлтэй байгаа зүйл бол аавынх нь эсрэг хуйлдаж буй нэгэн сүүдэрт байгаа бөгөөд тэр нь маш хүчрхэг нэгэн юм. Би одоохондоо үнийг шидэж чадахгүй. Өлсгөлэн чон эцэст нь соёогоо гаргах л болно. Миний одоо хийх ёстой зүйл бол хүчээ нэмэгдүүлэх. Баоерт хідэн заавар өгсөний дараа Лунгчэн шууд бясалгаж эхлэв. Фэнгфу одны үр хөврөл хэдийнэ бүрлдсэн тул дараагийн алхам нь энгийн байлаа. Тэрээр үүнийг эмийн энергиэр тасралтгүй тэжээх хэрэгтэй. Лунгчэний хөлийн ууланд байрлах Фэнгфу од нь эмийн энергийг тасралтгүй шингээж хурдтай томорч байв.
7 хоногийн турш Лонгчен маш их хэмжээний эм хэрэглэсний үр дүнд анхны жижигхэн од нь хэд дахин томрлоо. Энэ нь Лонгчений хөлийн улан дээр цоо шин орон зай үүсэж байгаа мэт байв. Тэрхүү од луугийн нүд жимсний хэмжээтэй болсныхаа дараа дахиж томорсонгүй. Эмийн энергийг үргэлжлүүлэн шингээх зур Фэнгфу од дээр тоолж башгүй олон бүдэг зурааснууд гарч ирлээ. Тэдгээр зурааснууд аажмаар эргэлдэж эхлэв. Хамгийн сүүлийн дунд зэрэглэлийн Фэнгфу үрлийг шингээх үед өмнө нь огт чимээгүй байсан од эцэст нь чичирч гадаад ертөнцийн сүнслэг энергийг галзуу мэт сорж эхэллээ. Тийм ээ, би эцэст нь амжилтанд хүрлээ. Лонгчен бүх биеийн эрч хүчээр дүүрхийг мэдрээд чангаар баярлан хашгирлаа. Гэхдээ одоохонд энэ бол зөвхөн анхны амжилт. 9 одод ноёрхогч биеийн урлагийн дагуу од бүр төгс болохын тулд 9 хувирлыг туулах ёстой. Миний Фэнгфу од дөнгөж анхны бүрэн хэлбэртэй хүрлээ. Хэрв үүнийг гадаад ертөнцийн бясалгалын шаттай зөвөрлөвл хий хуримтлуулах шатны 1-р түвшинд ч хүрээгүй байж магадгүй юм. Тэр агаарт 3 удаа хүчтэй зохиход салхины эсгэрэг чимээ чихт өдрөм сонсогдож ханан чичирч бараг л нурах шахав. Тэрээр ямар ч сүнслэг хий ашиглахгүйгээр зөвхөн биеийнхээ хүчээр ийм хүчийг гаргаж чадаж байлаа. Лонгчен баярлсандаа галзуурах шахлаа. Хэдийгээр бясалгал нь маш удаан боловч 9 одод ноёрхогч биеийн урлагийн хүч үнэхээр гайхалтай байв. Дөнгөж 1-р шатанд байгаа тэрээр чулуун термийг ганцхан цохилдоор нурааж байсан үеэсээ хамаагүй хүчрэхэг болжээ. Хэрвээ би ингээд үргэлжлүүлбэл удахгүй сүд бүсгүйгээ эргүүлж авч чадах нь гарцаагүй гэж Лонгчен инээв. Минчигийн царайг бодоход түүний дотор хүсэл тэмүүлэл бадарч байлаа. Дараагийн удаа өнөөх сиг их навштай таарвал би түүнийг хөл толгоогоо мэдхгүй болтлон зодох болно. Гэнэт Лонгчен толгой руугаа цохив. Бясалгалдаа хэд анхаарсаар өнөөдөр эзэн хааны академи руу явах өдөр гэдгийг мартчихж. Нар хэдийнэ мандаж байгааг хараад тэрээр яаран шинэ хувцас өмсөж академи руу ярав. Тэр бүх замын турш инээмсэглэж явлаа. Түүний Фэнгфу од нь асар их хэмжээний сүнслэгийг хадгалах чадвартай болохыг тэрээр олж мэдээд баярлжээ. Ирээдүйд эм найруулгатай сүнслэгийг дутхаас айх шаардлагагүй болов. Сүүлчийн удаа Ли Хаотой тулалдахдаа Лонгчен бухын сүнс техникийг ашиглаж түүнийг ганцхан цохилдоор ялсан. Гэвч тэрхүү ганц цохилт түүний хамаг сүнслэгийг барсан юм. Харин одоо тэр үн санаа зовох шаардлагагүй. Фэнгфу одондоо хадгалсан хийгээр тэрээр бухын сүнсийг хэдэн 10 удаа ашиглаж чадхаар байлаа. Энэ бол Фэнгфу одны үр хөврөл болон анхны хэлбэрийн хоорондох ялгаа байв. Хамгийн том нөлөө нь түүний бясалгалын түвшин нэмэгдэхийн хэрээр биеийн хүчин ч хурдацтай өсөж байлаа. Өөртөө баярлсаар академид ирэхдээ тэрээр дахин номхон болж хаалгаар орон уран зохиолын танхим руу яарав. Түүнийг ормогц шуугилдаж байсан танхим тэр дороо нам гүн болов. Ли Хаогийн үхлийг олон хүн хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Бүх язгууртан залгамжлагчид Лонгчений тэрхүү ганц хүчрэхэг цохилтыг нүдэрээ харсан. Лонгченийг доромжилдог байсан залуус одоо түүнээс айхгүй байж чадсангүй. Хаа Лун ахаа, тарган юу болон бусд нь инээлцээр түүн рүү яаран ирэв. Лун ахаа, та улам бүр царайлаг болоод байна шүү. Лун ахаа, суун уу? Лун ахаа, цай уух уу? Лун ахаа, би таны нурууг бариад өгөх үү? Лонгчен инээж, энэ дими яриагаа бол. Надад идэх юм олж өгвөл сайн л байна. Би өглөөнөө цайгаач ууж амжаагүй байна гэв. Лонгчен суух булан олж суулаа. Тарган юу хэдийнэ зууш аваад ирсэн бөгөөд бусд нь бүгд Лонгчен рүү ширтэж байв. Тэр үнэхээр өлсөж байсан юм. Учир нь сүүлийн хэдэн өдөр зөвхөн эм уусаар тэдгээрээсээ залхчихсан байлаа. Тэр зуушийг хурдтайгаар идэж орхив. Хэсэг хугацааны дараа Шифэн ирж түүн рүү гар даллав. Түүнийг ирмэгц Лонгчен нэгэн хашлан өглөө. Үүнийг ав. Богино хугацааны дараа чи манай үеийнхний анхны цус нэгтрах шатны бясалгагч болох болно. Лонгчений хоолой тийм ч чанга биш байсан ч тарган юу болон бусд нь тод сонсож гайхсандаа хэлэх үггүй болов. Шифэнч мөн цочирдож яаран лонхыг нээв. Нэмэгц маш өтгөн эмийн үнэр тархав. Дотор нь ганцхан бөөрийнхээ эм харагдана. Энэ юу вэ? Лонгчен инээмсэглэж нягтруулах юм гэв. Бусд нь үнийг мэдэхгүй байж болохч хий хоримтлуулах 8 дугаар түвшинд байгаа Шифэн мэдэж байлаа. 9 дугаар түвшний бясалгагчдын хувьд нягтруулах эм бол тэдний мөрөөддөг эрдэнэ юм. Энэ нь хий хоримтлуулах шатны оргилд байгаа хүнд цус нягтрах шат руу хурдан шилжихэд тусалдаг асар их энергитэй байдаг. Энэ нэмийг найруулахад маш хэцүү. Алдаа гаргах магадлал маш өндөр байдаг тул ихэнх алхимчдын хувьд хар дарсан зүйд гэсэн үг. Жирийн нэг ийм эм сая гаруй алтан зоосны үнэтэй бөгөөд зах зээл дээр бараг байдаггүй. Сая алт бол Шифэний хизээж олж чадахгүй мөнгө байлаа. Лонгчен энэ
Танаа зовох хэрэггүй. Би чамд өгсөн юм чинь ав. Би чамаас авахтаа татгалзаагүй шүү дээ. Тийм болохоор одоо битгий сэтгэлээрээ тоглоод бай. Лонгчен гараа даллав. Шифэн толгой дохив. Одоо юу ч хэлэх билээ. Сэтгэл хөдлөлөө дарж за яах вэ? Би хийх хоримтлуулах 9-р төвшөнд хүрэмгцээ үүнийг хэрэглэх болно гэв. Хүлээх шаардлагагүй. Дээр нь байгаа зурааснуудыг харахгүй байна уу? Чи гэртээ харимгцаа үүнийг хэрэглэж болно. Чи маш хурдан цус нягтрах шатанд хүрэх болно. Шифэн сая л үрэл дээр бүдэг зурааснууд байгааг анзаарав. Тэр гайхсандаа бараг л хашгирах шахав. Энэ бол дунд зэрэглэлийн эм байлаа. Энэ нь түүний үнц нь хэд дахин нэмэгдсэн гэсэн үг. Хурдан ав. Бидэн шиг анд нөхдийн дунд дими үг хэлэх хэрэггүй гэж Лонгчен хэлв. Шифэн нүдэндээ нулимстайгаар эмийг авлаа. Эмнээс илүү Лонгчений нөхөрлөл түүний сэтгэлийг хөдөлгөж байв. Лун ахаа. Тарган юу болон бусд нь нягтруулах эм гэж юу болохыг мэдэхгүйч эмийн үрэл бүр эрдэнэ гэдгийг мэдэж байлаа. Тэд одоо Лонгчен рүү өлсгөлэн чон шиг ширтэж байв. Тэдний гуйсан харц Лонгчений шар үсийг босгож байсан тул тэр яаран зогсоож санаа зовлтгүй. Би та нарын асуудлыг шийднэ гэж хэлсэн шүү дээ гэв. Эдгээр хүмүүс бясалгал хийж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь тэдний сүнсний үндэс маш дутмаг байгаатай холбоотой байв. Үүнээс болоод тэд хийн энергийг мэдэрч чаддаггүй байлаа. Бусдад үүнд шийдэл байхгүй байж болохч эмийн дээд эрхшээгчийн ой санамжтай Лонгченд энэ бол асуудал биш байв. Хэрв тэр ийм энгийн зүйлийг шийдэж чадахгүй бол яаж эмийн дээд эрхшээгч гэж нэрлэгдэх билээ? Хүн бүр нэг лон хав. Өдөрт 3 тусал хэрэглээрэй. Хүнд хоол, согтууруулгундаа бэлгийн харьцааг сэрэл. 7 хоногийн дараа үр дүн нь харагдаж, хагас сарын дараа чихийн энергийг мэдэрч эхэлнэ. Харин хий хоримтлуулах шатанд орох хүртэл хэр хугацаа шаардлагадах нь чиний хөдөлмөрөөс шалтгаална. Лонгчен тэдэнд өөрийн гараар хийсэн эмийн шингэнийг тарааж өгөв. Энэ шингэн тийм ч үнэтэй биш боловч эдгээр хүмүүсийн сүнсний үндсэнд нөлөөлж чадхаар байлаа. Лонгчен бурхан биш тул үр дүн нь тодорхой хязгаартай. Тэднийг хий хоримтлуулах шатанд оруулахад асуудалгүй бөгөөд хэрв тэд азгүй биш л бол цус нягтрах шатанд хүрч чадна. Гэхдээ түүнээс цааш ахих нь боломжгүй юм. Гэсэн ч тарган юу болон бусдын хувьд энэ бол төсөөлшгүй үн цэнтэй зүйл байлаа. Тэд бүгд лонхнууд руу өлөннүүдээр ширтэж яг одоо туслыг хэрэглэхийг хүсэж байв. Лун ахаа, хэрвээ энэ үнэхээр биднийг бясалгагч болгож чадвал танд асуудал учрахгүй гэж үү? Тарган юу тарганч гэсэн ухаалгаар асуудлыг хамгийн түрүүнд олж харлаа. Хэрв Лонгчен хог гэж тооцогддог хүмүүст тусалж чадвал энэ нь түүнд сөргөөр нөлөөлж болзошгүй. Хэрв ямар нэгэн хорон санаатай хүмүүс үүнийг анзаарвал аюултай. Тарган юу үүнийг нуух хэрэгтэй эсхийг асууж байлаа. Гэвч Лонгчен нинэж санаа зовох хэрэггүй. Эдгээр эмнүүдийг бүгдийг нь их мастер Юнци хийсэн юм. Хэрв тэд хүсвэл их мастер Юнци рүү очиж болно гэв. Их мастер Юнци тэд бүгд цочордож түүнийг тоглож байгаа эсхийг асуух гэж байтал ард нь хөлийн чимээ сонсогдов. Толгоогоо эргүүлж харахад тэдний хит хитэн сандралдаж эхлэв.